манай говьд бол одоо нэн тэргуунд бол одоо хамгийн шийдэх ёстой асуудал бол бос байгаа. Мэдээж уулуурхай маш том бүснүүд эдийн засгийн маш том бүснүүд учраас хүн амын суурьшил одоо хүн амын нэгтрэл бол маш их хэмжээгээр нэмж байгаа. Тэр ирээсний хэрэглээ нэмэгдэж байгаа гэж байгаа. Уулуурхайд одоо бид газрын гүний усыг одоо ашиглаж байгаагаараа бас говь нутаг цөлжөлт хэмжих одоо уур амьсгал ерөөсөө өөрчлөгдөх энэ асуудлууд маш их хөндөгдөж байгаа учраас энэ талаар дэлхийн нийтэд бид бүхэн дуу хоолойгоо хүргэж цаашдаа одоо гарц арилгаануудыг шийдэж явах хэрэгтэй байгаамаа. За орон нутаг бол өөрөө иргэдийн одоо хүрээнд бол тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд бас гадаргын ус буюу шанд болгоо хамгаалах хиймэл одоо хөв зөөрөн байгууллага төслүүд амжилттай хэрэгжүүлж явж байна. За усны асуудлаар уулуурхайн компани ялангуяа Монголын засгийн газрын дээр маш их анхаарч хэрхэн тоон төсөл онг болоод уур амьсгалын өөрчлөлт маш бараг одоо улаан ураанд дүүргэж чадсан байцлаа судалж чадсан байцлаа энэ нь байгаль экосистем алдагдах өөрчлөгдөх юм маш хурдан сүлжиж явах юм асуудал үүсэж байна. За мөн хамгийн том асуудал бол одоо малчтын хувьд бол маш хүндрэл тусч байгаа уулуурхай хүмүүсийн хувьд одоо одоогоос гаргасан ч одоо хөрөлцөө муу тасны асуудлыг бол малчд маш их хөндөж байгаа. Тиймээс хурцууд бид юу хүлээж байгаа ялангуяа малчдын хүлээж өгөхөөр ядаж хэрхэн доон төстэй хэрэгжүүлээд усаа авчирчих юм бол бид газрын гүний усаа цэвэр үндэсний хэрэглэх юм боломж байна. Байгалийн экологийн тэнцвэртэй байдлыг алдагдахгүй үүднээс орчин үеийн одоо шийдвэрүүдийг одоо энэ олон дэлхийн байгууллагуудтай хамтарч ажиллаад төсөл хөтөлбөрүүдийг нөхөд амжилттай хэрэгжүүлсэй гэж хэлж байна.